тендер гэдээ ойлгохоор тендер гэдэг маань өөрөө нэг эдийн засаг болон компани бизнесийн доктортой өсөлт, доктортой хөгжлийн нэг чухал механизм юм байна. Тэгээ энэ механизм маань өөрөө яаж ажилладаг вэ гэхээр уг нь бол өгөгдөл төр суурилж, дадан дээр суурилж явах хэрэгтэй. Тэгээд Монголд бол яг 2013 оноос хойш яг энэ тендер гэдэг зүйлийг бид нар төрийн худалдаа авалтан дээр одоо хэрэглэж заншсан байгаа. Тэрнээс биш одоо хувийн худалдаа авалтан дээр бүр илүү нийтэд нийгэмд бол ингээд тогтож сууршаагүй байсан. Тэгээ одоо бол яг тендер хаб систем маань сая 2026 оны 2 сарын 23-нд нээлттэй хийгээд үүнээс хойш бид ашиглаад явж байна. Одоо томоохон групп компаниуд маань одоо Монголимэд, Шунхлаа групп гэх мэтлэн байгууллагууд маань ашиглаад эхэлж байна. Тийм. Үр дүнгийн тухай тэгвэл ямар асуудлуудыг хамгийн ихээр шийдэж байна? Хамгийн их цаг хэмжиж байгаа зүйл нь яг юу гэж харж байна? Тендер гэдэг маань хэд хэдэн талуудын оролцоо байждаг. Тэрний юу нэхэр нэгдүгээр захиалагч тал нь байдаг, хоёрдугаар гүйцэтгэгч тал нь байдаг, гуравдугаар санхүүжүүлэгч тал байдаг. Энэ гурван тал бол хамгийн том гурван талаа. Тэгтэл энэ гурван талыг хооронд нь мэдээллийг нэгтгсэн мэдээллийн платформ байхгүй учраас нэг нэгээ таньдаг механизм байхгүй, систем байхгүй. За тэгээд нэг нэгийг танихгүйгээс болоод нөгөө ихтгэлцлийн механизм нь хурдан ажиллаж чадахгүй, дандаа удаад идэг. Нэг албан бичиг өгнө, албан бичгийн хариу гэдэг ч юм уу те. Заавал ингээд нэг ажлын хоног авч идэг, дамжлагтай явж идэг. Зээл судлуулыг гэхээр анханаас нь судалдаг ч юм уу те. Тэгэл ингээд нэг 2 3 7 хоногийн асуудал авчдаг. Тэгэхээр энэ бизнесүүд дээр тулгарч байгаа хугацааны асуудал бүгдээрээ цаана зардлыг агуулж идэг. Одоо цалингийн зардал, зээлийн хүүгийн зардал гэдэг. Тэр нэг компанийн хувьд жижиг зардал юм шиг мөртлөө яг нийгмээр нь бүтэн харах юм бол энэ маань манай нийгэм өөрөө одоо ликэжтэй буюу алдагдaltaй яваад байна гэдэг ийм үр дүн харагдаж байгаа юм. Тэгэхээр тендер хабын хувьд бол ерөөсөө яг энэ хугацааны алдагдлыг бүх талуудын оролцоотойгоор байхгүй болгоё гэдэг ийм зорилготой платформ байж байгаа. Бас алдаа гарах эрсдэл бол маш их байдаг шүү дээ. Тендерийн үеэр материалаа цагтан тулгаад өгсөн байсан чинь энэ алдаа гарснаас болоод тендертэй бол амжилт одоо олсонгүй гэдэг ч юм уу те. Тэгэхээр энийг бол хиймэл оюун шийдэж байгаа юм. Хиймэл оюун гэдэг маань өөрөө өгөгдөл төр суурилж ажилладаг механизм юм байгаа. Хиймэл оюун гэдэг маань. Тэгэхээр өгөгдөл гэдэг маань юу юм бэ гэд хэдүүлээ ярилт бодоод үзье л та тийм. Тэгэхээр бизнесийн хувьд өгөгдөл гэдэг нь тухайн одоо ижил төстэй ажиллаа хэдий олон хийж гүйцэтгсэн чанартай байсан юм уу, чанаргүй байсан юм уу. За дээрэс нь хүний нөөцийн чадвар нь ямар байгаа юм, технологийн чадвар нь ямар байгаа юм, худалдааны эрхийн чадвар нь ямар байгаа юм, санхүүгийн чадвар нь ямар байгаа юм гэх мэтлэн маш олон датанууд дээр нийлжиж хиймэл оюун маань цогцоор ажилладаг. Ингэж хиймэл оюун маань одоо алдаагүй ажиллах буюу 99% зөв шийдвэр гаргах боломжтой болж ирж байгаа юм. Яг одоогийн манай төрийн тендерийн механизмаар болохоор яадаг вэ гэхээр зүгээр л тухайн компани илгээсэн бичиг баримтыг уншаад бичиг баримтын одоо үүсгэн алдаач гэдэг юм уу цэг таслын алдаан дээр гэдэг байдлаар явж байгаа нь өөрөө бас учир дутагдaltaй байгаад байна. Тэгэхээр тендер платформын хувьд бол яг тэр одоо анхдагч өгөгдлүүд буюу тухайн компани түрүүн хэлсэн дурдсан бүх өгөгдлүүдийг оролцуулж судалсны үндсэн дээр хиймэл оюухан 99% хүртэлх шийдвэрийг ийм гаргах боломжтойгоор хийгдэж байгаа гэсэн үг. Алдаа гарах гэдэг дээр бас дээрэс нь нэг харах хэвээр өнцөг бол ил тод байдал байгаа тийм ээ. Ил тод байдал дээр хиймэл оюуныг ашиглаад дээрэс нь нэгдсэн ийм системийг ашиглахын давуу талыг та бас тайлбарлаж байна. Ил тод байдлын хувьд бол манай улсын эдийн засаг өөрөө 89 их 80 гэж яриагдаад байгаа. Тэгээ 89 их 80-аас маань нэг төсвийн худалдаа авалт нь өөрөө 30 орчим их 80. Дахиад төрийн өмчт компаниуд эдийн засаг гэдэг ингээд нийлээд нэг 50-аас 60 их 80-ийн худалдаа авалтын зах зээл байгаад байгаа. Тэгээ энэ зах зээл байж байгаа мэдээлэл маань одоо хуулиараа буюу нийтийн ил тод мэдээллийн тухай хуулиараа бол олон нийтэд нээлттэй мэдээлэл байх хэвээр. Харамсалтай нь одоо яг 100% үр дүнтэй бид нар нээлттэй авч чадахгүй байгаа. Тэгэхээр энэ хаалттай байгаа эдийн засгийг нээлттэй болгоснороо энэ одоо нийт эдийн засаг дээр маш том одоо эрэг нөлөө гарч ирнэ. Худалдааны байгууллагууд, үйлчилгээний байгууллагууд илүү их борлуулалттай болох тий. Одоо маш олон боломжууд нэгдэнэ. Би зүгээр ганцхан жишээ дурдъя л да. Одоо төрийн худалдаа авалтын тухай хуулийн дээр 20 сая хүртэлх үнийн дүнтэй худалдаа авалтыг уг нь бол нээлттэй зарлах ёстой. Гэтэл одоо бол манай улсад хаанч нээлттэй байхгүй, хаалттай. Одоо харамсалтай нь энэ бол хаалттай зах зээл байгаа. Хэрвээ энийг нэгээд өгчүүл яах вэ гэж аахгүй. Жил болгон хийгддэг нэг 20-24 мянган удаагийн худалдаа авалт
нийт зах зээл дээр ил болно. Энэ хэрээрээ жижиг дунд бизнес эрхлэгчдийн маань орлого өснө. За дахиад энэ хэрээрээ одоо эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм байна. Шудраг байдал нэмэгдэн ойлгомжтой. Тэгвэл энэ системийг ашигласнараа одоо амжилтын процент магадлал гэж ярих юм уу? Нэмэгдэж байгаа гэсэн тийм судалгаа бол билээ. Тэгэхээр тэр үр дүнгийн тухай дээрэс нь 2 сараас хойших танай системээс гарч байгаа үр дүн бас танилцуулаач. 2 сараас хойш манай системийг ашиглаад яг хиймэл оюун ухааныг ашиглаад 68 компани ашигласан байгаа. 68 компани ашиглаад төрлөө илгээх гэжсэн тендерийн материалаа шалгуулахад нэг 2500 орчим алдааг манай хиймэл оюун ухаан илрүүлж гаргаж ирсэн байж байгаа. Энэ хэрээрээ тухайн 68 компани маань ялах магадлал өсгсөн баг. За нөгөө талдаа бас нэг 250 орчим удаагийн санхүүгийн үйлчилгээний хүсэлтүүд одоо нөгөө тендерийн баталгаа зээл тийм ээ гүйцэтгэлийн баталгааны хүсэлтүүд явсан нийтдээ нэг 16 орчим тэрбум төгрөгийн одоо хилцлийн суурь нөхцөлийг манай систем бүрдүүлж өгсөн байлээ. За яг одоогийн байдлаар бол манай дээр нэг 1130 гаруй компани бүртгэлтэй үйл ажиллагаагаа явуулж байна. За эдгээр компаниуд маань маш идэвхтэйгээр ашиглаад эхэлж байна. Тэгэхээр үр дүнгийн хувьд бол маш сайн байж байгаа. За мөн системийн хувьд бол яг тэр худалдааны эрх болоо оюуны өмч гэдэг зүйлийг бид нар нэг намж тавьж байгаа. Тэгэхээр энэ үндсэн дээрээ одоо бизнес нэтворк буюу одоо бизнес сошиал нэтворк нэмээд брэнд бук буюу худалдааны эрхийг хамгаалах энэ хоёр одоо модуль ажиллагаанд оруулсан. Ингэснээрээ Монгол улсад одоо албан ёсны эрхтэйгээр ямар нэгэн брендийн бараа бүтээгдэхүүн үйлчлэгийг оруулж ирдэг бол систем дээр тухайн бүртгэлээ баталгаажуулаад за эцсийн хэрэглэгч байгууллагууд компаниуд маань за үнэхээр одоо энэ компани албан ёсны юм байна гэдэг тухайн компани руу шууд одоо борлуулалтын захиалга өгөх гэх мэтчлэн зүйлс нэмэгдээд ороод ирсэн байж байгаа. Тэгэхээр тендер авах систем маань одоо тендер гэхээсээ гадна тухайн компани доктортой өсөлт хөгжилт одоо борлуулалтын боломж болж явж байгаа юм шүү гэж хэлье. Энэ дундаас нэг эрсдлийг заавал тооцож үзэх шаардлагатай байх. Энэ бол мэдээллийн аюулгүй байдал. Тэгэхээр мэдээллийн аюулгүй байдлын зүгээс мэдээж технологийн компанийн хувьд энэ шийдлийг хэрхэн шийдэж байгаа вэ? Бас энийг одоо найдвартай шүү гэдгийг яаж батлах вэ? Олон улсын стандартаар бол ISO 27001 гэдэг стандартыг мэдээллийн аюулгүй байдлын стандартыг авах хэрэгтэй байдаг. Тэгээд манай компанийн хувьд бол яг 2026 оны 2 сарын 23 тендер хабыг нээсэн яг тэр өдрөө одоо ISO 27001 стандартын нэвтрүүлэлтийг эхэлсэн. За яг одоо бол стандартын аудитын үйл ажиллагаа явагдаж байна. За тэгээ удахгүй 7 сартаа багтаад амжуул аудитын дүгнэлтээр сертификат маань гараад ирэх бах. Тэгэхээр үндсэндээ олон улсын ISO стандартаар мэдээллийн аюулгүй байдал маань баталгаажиж байгаа гэсэн үг. Тэгэхээр санаа зовоодох зүйл байхгүй. Тэгэхээр 5 жилийн дараа гэд харахад тендер үйл ажиллагааг одоо төсөөлөд үзээ л дээ. Тэгвэл хиймэл оюуны оролцоо одоогийн байгаагаас хэр зэрэг нэмэгдэх бол ер нь ямар хөө төвшөнд очих бол гэж бодож байна. Хэдүүл 10 жилийн өмнө Монгол улсын эдийн засаг өнөөдрийнхөөс 4 дахин жижиг юм байсан. 5 жилийн дараа Монгол улсын эдийн засаг одоогийнхоос 2-3 дахин том болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр худалдаа авалтын тендерийн тоо тэр хэрээрээ өснө гэсэн үг. Тэр хэрээрээ олон болно гэсэн үг. Тэр хэрээрээ маш хэмжээний нөөцийг шаардна гэсэн үг. Тэгэхээр энэ худалдаа авалтын ажиллагааны үйл ажиллагааг яг одоогийн энэ жишгээрээ 5 жилийн дараа хийнэ гэх юм бол энэ нөр боломжгүй. Энэ худалдаа авалтын тендерийн процессыг бүгдийг хиймэл оюун ухаан дээр суурилсан болгож зөв болгохын тулд бид нар одооноос эхлээд нөгөө анхдагч датануудаа бэлэн болгох хэрэгтэй. Компаниуд өөрсдийнхөө анхдагч датаг бэлэн болгоно. За дээрээс нь тэр санхүүгийн байгууллагууд анхдагч датагаа бэлэн болгоно. Ингэжиж хиймэл оюун ухаан маань зөв ажиллана. Хиймэл оюун ухааны ерөөсө түлшин өөрөө дата байж идэг. Тэгтэл яг тэр датануудаа анхдагч нь бэлэн болоогүй байгаа учраас тендер хабын хувьд бол яг энэ датаг бэлэн болгох тэр хамгийн анхны фокусаа тавьж ажиллаж байгаа гэсэн үг. За хүрэлцэн ярьсан танд баярлалаа. Их баярлалаа.